Та бүхэн өнөөдрийн мэндийг ирье. Өчигдөр бид нар үндсэн хуулийн талаар маш ерөнхий мэдээлэл өгсөн. Өнөөдөр үндсэн хуулийн 1-р бүлэг буюу Монгол Улсын бүрэн эрх байдлын энэ бүлэг дээр нэлээд тогтож ярья гэж ингэж бодож байна. За үндсэн хуулинд 1-р бүлэгт бол 1-р зүйл нь Монгол Улсаар тусгаарсан бүрэн эрх найрамд тулсан мөн 2-р зүйл нь улс төрийн байгууламжийн хувьд нэмэгдүүл байна. 3-р зүйл нь засгийн бүрх эрх мэдэл ард түмний мэдэлд байна. 4-р зүйл нь улсын хил халдшгүй дархан байна. 5-р зүйл нь эдийн засаг болоод өмчийн тухай. 6-р нь газар түүний хэвлэлийн ус, хамтын ургамал болон байгалийн бусад баялаг ард түмний мэдэл төрийн хамгаалтанд байх тухай. 7-р зүйл нь ард түмний түүх соёлын дурсгал зүйл, шинжлэх ухааны болон оюуны өв төрийн хамгаалтанд байх тухай. 8-р зүйл нь төрийн албан ёсны хэлийн монгол хэл болох тухай. 9-р зүйл нь төр шашны харилцааны тухай. 10-р зүйл нь нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн олон улсын хэм хэмжээнд хэрхэн харьцах тухай. 11-р зүйл нь болохоор үндэсний аюулгүй байдал, нийгмийн дэг журмыг хангах төрийн үүргийн тухай. 12-р зүйл нь Монгол Улсын төрийн сүлд талбай, дуулалтын тухай. 13-р зүйл нь Монгол Улсын нийслэлийн тухай. Ийм одоо 13 зүйлтэй. За энэ 13 зүйл бол бас бусад улсуудын үндсэн хуулинд одоо туслаа болдог юм. Нэлээд одоо их сайн юм одоо тухаг сайн зүйл залтуудтай. Хэрэгжилтийг бол одоо нийгэм бүхэлдээ иргэн сонгогчд бол өмнөх байх. За харин өнөөдөр би юунд анхаарах гэж байна гэхээр ер нь бусад улсын үндсэн хуулинд ордог. Дээрээс нь манай одоо шин тутам үүсэж байгаа нийгмийн олон харилцаанд зайлшгүй зохицуулах шаардлагатай ийм зохицуултууд манай үндсэн хуулинд одоо энэ тусгай тогтмол бүрэн эрх байдлын энэ хэсэгт бол тусгалаа олоогүй байж мэдэх энэ дээр одоо зайлшгүй анхаарах ёстой гэсэн энэ ийм хэд хэдэн зүйлүүдээр та бүдийн анхаарлыг хандуулах гэсэн. За ихэнх үндсэн хуулиуд бол ер нь төр нийгмийн байгууллагын тухай ордог. За эдийн засгийн аюулгүй байдлын тухай оруулдаг. Соёл иргэншлийн тухай цаагүй оруулдаг. За хүн ам удмын сангийнхаа тухай, экологийн аюулгүй байдал, газар нутгийн тухай, за эрчим хүчний аюулгүй байдлын тухай ч гэсэн одоо оруулсан ийм улс орнууд байдаг. За тэгэхээр манай үндсэн хуулинд төр нийгмийн байгууламжийн тухай бол нэлээд сайн одоо ингэ тусгалаа олсон гэж үздэг. Гэхдээ энэ сүүлийн судалгаагаар харахад төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим алдагдж байгаа, авилга хэл ахуйд баригдаж байгаа, төрийн институт, төрийн өндөр албан тушаалтнууд гадны нөлөөлөлд орж байгаа, төр байгуулах одоо сонгуулаа сонгож чадахгүй нэг ард түмний мэдэлд байх ёстой. Төрийн эрх мэдлийг яг сонгодог утгаар нь ард түмэнд олгохгүй байгаа. За төрийн үйл ажиллагааны мэдээлэл хэдхий задгаа одоо гадагшаа алдагдж байгаа. Шудраг ёсны ёсыг сахиулах ёстой. Энэ байгууллагууд нь өөрсдөө хурдгуу болж байгаа. Шудраг ёсыг сахихгүй байгаа. Хүний эрх тэгш байдал, хүний эрх зөрчигдөх энэ бол нэлээд бас одоо ажиглагдж байгаа гэж ингэж үзэж байгаа. Тийм учраас хэдийгээр сайн зохицуулагдсан боловч бас одоо хэрэгжилт бол хангалтгүй байгаа гэдгийг бол онцгой харах ёстой. За нэг их чухал зүйл бол үндсэн хууль бол өөрөө тухайн ард түмний хөгжин дэвжих, тухайн улсын одоо хөгжин дэвшлийн ийм бас баримт бичиг бүрэн хөтөлбөр байх ёстой гэж ингэж үздэг. Тэр утгаараа бол эдийн засгийн зохицуултууд бол онцгой чухал байдаг. Ялангуяа эдийн засгийн одоо аюулгүй байдлыг тусгаар тогтносон ийм бүрэн эрх байдлыг ханган баталгаажуулах явдал бол онцгой чухал. Тэгэхээр бусад улсууд бол төсөв мөнгөнийхөө бодлогын талаар бол үндсэн хуулиндаа маш сайн зохицуулттай байдаг. Манай үндсэн хуулинд бол бараг байхгүйтэй адилхан. Зүгээр одоо улсын хурлын эрх мэдэлд нэг төсөв батлах байна. Төсөв хэрэгжүүлэх гэсэн эрх мэдлийн гүйс засаг дээр байж байгаа жишээтэй мөнгөний бодлого мөн адилхан. Гэтэл бусад улсуудын үндсэн хуулиуд тухайлбал одоо Францын үндсэн хуулинд бол эдийн засгийн талаар нэлээд зохицуулалттай. Тэр тусмаа бүр эдийн засгийн одоо ийм нийгмийн тусгай бие даасан хараа тусын зөвлөлттэй байх жишээтэй. Ирландын үндсэн хууль, бусад хуулиуд за энд бол та бүхэн харж байгаа Солонгосын үндсэн хуулинд нийгмийн хөгжлийн одоо тогтвортой
тэнцвэртэй өсөлтийг хангахын тулд эдийн засгийг бол төрөөс зохицуулна гэсэн ийм маш сайн зохицуулттай байх шийдэ. Газар болоод байгалийн баялаг бол төрийн хамгаалтанд яг төрийн одоо төлөвлөлт үндэсний хөгжлийн одоо тогтвортой ийм төлөвлөлтийг тэнцвэртэй төлөвлөлтийг хийгээд бол төрийн зохицуулт хамгаалтанд байна гэсэн ийм заалтуудтай байх шийдэ. За бусад орнууд одоо Ботсван, Гондурас, Тайван, Өмнөд Африк, Венесуэл гэдэг хуулиуд бол улсууд эдийн засгийн зохицуулт маш сайн. За Германы хуулиас ч гэсэн бид энийг олж харна. За дараагийн нэг чухал зүйл бол байгалийн баялаг. Дэлхийд даяар эд соёлын одоо нөөцийн төлөө ийм тэмцэл явагдаж байна. За дараагийн нэг онцгой анхаарах зүйл бол байгалийн баялаг. Дэлхийд даяар эд соёлыг суурилсан одоо ийм эдийн засгийн концепт өрнөж байна. Эд соёлын нөөцийн төлөө уралдаанд дэлхийд даяар ингээ орчихсон. Асар том өсөлтөд Монгол улс бол асар их одоо баялагтай, маш их байгалийн баялагтай. Энийг хэрхэн зохицуулах гэдэг бол эдийн засагт маш их нөлөөтэй төдийгүй тусгаар тогтнол аюулгүй байдал, эдийн засгийн аюулгүй байдал, газар нутгийн аюулгүй байдал аль алинд нь маш их нөлөөтэй. Харамсалтай нь энэ дээр ямар зохицуулт байхгүйгээс болоод манайд өнөөдөр зөвхөн одоо лиценз гэсэн ийм ганц одоо А3-ын цаасан дээр бичигдсэн ийм лицензээр Монголын баялаг бол одоо дэлхийд даяар хэсүүчлээд заримд нь бол ерөөсөө Монгол улс, Монголын төсөв, Монголын хүн ад ямар ч хамаагүй байдалтай ингэ байж. Австралийн хөрөнгийн биржээр олон тэрбум доллараар үлдсэн, Канадын хөрөнгийн биржээр, Хонконгийн хөрөнгийн биржээр арилжаалагч байдаг. За энэ нь Монгол улсад ерөөсөө ямар ч үр өгөж өгөхгүй. Ингээ байгаад энэ байдал дээрэс нь ашиглагдаж одоо борлуулагдахгүй байгаа ч гэсэн одоо хөрш орнууд ер нь гадныханд бол маш олон лиценз, зарим компаниуд бол одоо 20-30-аар лицензийг багцлаад компанитай хамт одоо ингээд гадныханд олон 10 сая доллар зарж байгаа. Энэ бол үнэхээр шудраг ус өгөөд бусад улсын үндсэн хуулинд бол энэ нийт зүй ёсны нийтийн баялаг гэж үздэг. Зүй ёсны нийтийн баялаг гэж үздэг. Энэ үеийнхэн өмнөх үеийнхэн хойч үеийнхэн бүтээхгүй олон зуун сая жил тэрбум жил бий болсон энэ гадар нутагт бий болсон энэ зүй ёсныхаа нийтийн баялагийг бол бүх үеэрээ хэрэглэх ёстой. Илүүтэй ард түмний мэдл одоо олон нийтийн өмч байдлаар нийтийн дундын байдлаар ингэж зохицуулж ирж байгаа. За мөн одоо энээсээ олох орлогыг баялагын сан болоод хойч үе ирээдүйн үедээ үлдээх. За мөн одоо эдийн засгийн нийгмийн одоо хүндрэлтэй үед хэрэглэх одоо хар өдөрт хадгалах ийм одоо нөөц байдлаар ашиглах, улсынхаа сан хүмүүнийг баяжуулах ийм зохицуултаар ашигладаг. Энийг бол их үйлчилсэн байна. Дээрээс нь гадаадын зээлгээд одоо манай гадаадын зээл нийт зээл төр хувийн нийлээд 23-4 тэрбум доллар болсон байна гэж байна. Тэгэхээр энэ зээлийг бас үндсэн хуулиар зохицуулдаг. Ямар хэмжээтэй байх ёстой, ямар зээлийг авч болох вэ, ямар зээлийг авахгүй байх ёстой, авбал яаж хандах ёстой гэсэн ийм зохицуултууд байдаг. За энэ эдийн засгийн зохицуулт бол үндсэндээ Монгол улсын үндсэн хуулинд байхгүйтэй адилхан. Энэ бол зайлшгүй одоо тусах ёстой гэж ингэж үзэж байгаа. За хоёр дахь нэг онцгой чухал асуудал бол энэ мэдээллийн технологийн хөгжилтэй холбоотой мэдээллийн аюулгүй байдал гэдэг нь онцгой чухал тавигдаж байгаа. Бусад орнууд бол өнгөрсөн зуунд энэ онцгой анхаардаг байсан зүйл. За манай улсад бол энэ 200-ны заагаас нэлээд анхаардаг болсон. Ялангуяа улс орнууд бол кибер аюулгүй байдал энэ төрийнхөө болоод иргэдийнхээ ер нь улсын дотоод нууц мэдээллүүд алдагдахгүй байх. Дээрээс нь энэ мэдээллийн хэрэглэлийн хөгжлийг ашиглаад олон нийтийг буруу мэдээлэлээр түгээх, буруу мэдээлэлээр одоо бүхэмдлийн төрүүлэх, нийгмийг талцуулах, нийгмийн бүлэг хооронд нь одоо зөрчилдүүлэх, за хүний хувийн нууц болоод байгууллага, аж ахуйн нэгжүүдийн одоо нууц болон үйл ажиллагааг нэвтрэх, үйл ажиллагааг нөлөөлөх гэсэн ийм орлогууд маш их байдаг учраас энэ мэдээлэл дээр бол улс орны сүүлийн үед онцгой анхаарах болсон. Энэ дээр бол Монгол улс зайлшгүй анхаарах ийм шаардлага байгаа. За тэр тусмаа олон нийтийн мэдээлэл хэрэгсэл бол ялангуяа нийтэд зориулсан хамгийн тэгш одоо ийм хүртээмжтэй байх хэрэгтэй гэж үздэг. Гэтэл манайх олон нийтийн мэдээлэл хэрэгслүүдээр бүгдийг хувь хүн чийж үзэх учраас хувь хүний өнцөг, за хувь хүнийх нь ард байж байгаа өөр одоо захиалагчид магадгүй одоо гадны нөлөөлөлөөр ч гэсэн Монголын нийгмийг бол хуан талцуулах ийм их
ноцтой үйл дагавартай учраас энэ онцгой хандуулах ийм шаардлага бий болсон. За мөн одоо дараагийн нэг анхаарах зүйл бол энэ даяарсны нөлөөллөөр үндэсний үзэл нэлээд бүрхэг болох Монгол сэтгэлгээ сарних залуу үе бол одоо энэ сошиал орчинд хэрэгтэй хэрэггүй мэдээлэлээр тэжээгдэл үүнээсээ болоод нийгмийн гаж үзэгдлүүд гаж зуршлууд дэлгэрэх ийм аюул байгаа. Ийм учраас хойч үе залуу үе ер нь нийгмээ хамгаалах мөн нийгмийн одоо үндэсний үзэл суртал эх орон чийн одоо үзэл суртал үзэл санаагаар ингэж хүмүүжүүлэх энэ онцгой чухал байгаа. За манайд бол шашны аюулгүй байдал огт яригдж байгаагүй гэдэг харамсалтай сүүлийн үед бол баг дэлхийн бүх шашны урсгалууд ороод ирсэн 20-30 урсгал нэвтэрчихсэн. Зөвхөн нэг газар жишээ нь Хуул аймагт ихэд 29 сүм дархан суманд нь байх жишээтэй. Тэгэхээр энэ олон урсгал энэ юмний нөлөөлөл одоо ингээд гарахгүй ч гэсэн 10 жилийн дараа 20 жилийн дараанаас бол маш одоо хүчтэйгээр юм аюу хүнд хүлээж авдаг. Хитгэл үнэмшилтэй радикал одоо ийм үзэл санаатай ийм шашны урсгалуудыг бас зөрчилдөөний талбар болох ийм одит аюул тулгарч байгаа. Тэгэхээр энэ дээр бол зайлшгүй анхаарах ёстой. За дараагийн нэг онцгой анхаарах ёстой зүйл бол хүн амын удмын сангийн аюулгүй байдал. Амьдрах орчин одоо энэ агаар ус хөрсний бохирдол, халдвар төвчин, за мансууруулах байдал, бодис арх тамхи, цатрын идэвхт бодис, химийн бодисын тархас, за гений өөрчлөлттэй хүнсний бүтээгдэхүүн энэ одоо зах замбрааг орж ирж байгаа янз бүрийн эмчилгээний хэрэгслүүд хуурамч эм тариа энэ бүхэн бол үндсэндээ Монгол хүний одоо удмын санд бол онцгой юм үлдээж байгаа юм зүйлс. Тэгээ энэ бүгдийг бол аюулгүй байдлыг одоо хангаж баталгаажуулах, дархлаажуулах ийм зохицуултууд бол үндсэн хуулинд онцгой чухлаа. Тэгэхээр зөвхөн үндсэн хуулийн өнөөгийн одоо нэгдүгээр бүлэгт өнөөдөр улсын их хурлаас одоо олон нийтэд хэлэлцүүлж байгаа энэ 6 зүйл дотор бол нэгдүгээр зүйлээс ирээсээ огтхон ч ороогүй нэг ч одоо зүйл заалт байхгүй байгаа. Тийм учраас энэ орон даяар хэлэлцүүлэх явцад нь иргэд дээрх зүйлүүд ялангуяа эдийн засгийн аюулгүй байдал, мэдээллийн аюулгүй байдал, энэ соёлын, энэ хүн амын удмын сангийн аюулгүй байдал дээрээс нь хэдийгээр зохицуулттай боловч энэ төрийг одоо жинхэнэ сонгодог утгаар нь ажиллуулах энэ зарчмууд руу онцгой анхаарч хэлцүүлэх хэрэгтэй болох ёстой гэж ингэж үзэж байгаа. Тэгээд дараагийн цувралаараа 2 дугаар бүлэг буюу хүний эрх хэрэгчлээ хэлбэр хөндлөнө. Баярлалаа.